иргэдийн зүгээс бол энэ тэтгэврийн зээлийг хугацааг бол бас уяатан болгооч. За 36 сар хүртэл болох боломж байгаа юу гэдэг дээр бол маш их олон асуултуудыг бол өнгөрсөн хугацаанд бол илгээсэн. За үүнийг бол мэдээж маш энгийнээр бас иргэдийн зүгээс бол юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр жишээ нэг 800 мянган төгрөгийн тэтгэвртэй хүн 8 сая төгрөгийнхөө зээлийг жилийн 17.8% хүүтэй авахд зээлийн хугацаанаас хамаарат сард төлөх хэмжээ нь бол ялгаатай бол байгаа. Тэгэхээр нэг 800 мянган төгрөгийн тэтгэвртэй хүн бол 8 сая төгрөгийн зээлийг жилийн нэг 17.8% хүүтэй авахд 24 сараар хэрвээ төлнө гэвэл 390-ээс төлж явахд 36 сард хэрвээ сунгагдчих юм бол эн чинь 399-ээс 288 мянга төгрөг хүртэл буурна гэхээр тэр 100 мянган төгрөг бол инфляц өдөөнө гэдэг ухаас илүүтэй тэр 100 мянган төгрөг бол тэр эм тарианд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авахт нь амьдрал ахуйд нэмэртэй. Тэгэхээр энэ бол зээлээс чөлөөлөх гээд байгаа эсвэл зээлийн хүүг нь шууд огцон бууруулах гэдэг бодлого бол биш, сар болго ирээд байгаа ачааллыг бууруулахад л тодорхой хувь нэмрээ оруулах юм байна. Тэгээ ер нь бусад зээлтэй харьцуулахад бол бид нар бол тэтгэврийн зээлийг бол харьцангуй эсэл багтаа зээл гэж бас үзээд уйдаасан зээлийн төрөлж гэж бас үзэх бололцоотой гэж л бол бид ойлгоод байгаа юм л та. Тэгэхээр мэдээж эн чинь нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ авж байгаа хувь хэмжээ нь бол тодорхой байгаа. Тэгэхээр энэ орлого бол нөгөө цалингийн зээлтэй адилхан буураад эсвэл хэлбэлцэх нь бол баг, мэдээж бол эрсдэл бол байдаг. Тэгэхээр үүн дээр цаашдаа эрсдлийн сангаа үүсгэж ч юм уу үүн дээр аль аль талаас бол хамтраад ажиллаад гарц шийдлүүдээ гаргаад явах бол бололцоотой. Тэгэхээр бид өнөөдөр та бүхэнд Монгол банкч тэр арилжааны банкудч тэр үүн дээр санал шийдэл дээр ямар байр суурьтай байгаа гэдэг дээр та бүхний бас байр суурийг сонсъё гэж бодож байгаа. За мөн сая өргөдлийн байнгын орон дээр иргэдийн гаргаад байгаа их хурлын гишүүдийн гаргаад байгаа санаа бол Монгол банкнаас тэтгэврийн зээлийн эрсдлийн жинг энэ 150% болгон тогтоосон байдаг нь чанаргүй зээлтэй ижил төвшөнд байна. Энэ яг ямар үндэслэлтэй юм бэ? Тэтгэврийн зээлдэх чанаргүй зээлийн хувь 0.7% байхад энэ Монгол банкнаас тогтоогож байгаа эрсдлийн жинцэн 150 байна. Үүнийг эргэж хараач. Энэ хувь хэмжээ буурах боломж байна уу гэдэг дээр бол их хурлын гишүүдийн зүгээс бол олон бас асуулт саналуудыг тавиад байгаа юм. Тийм учраас Монгол банкны мөнгөний бодлогын хороог бас хуралдах байгаа гэж бол сонссон. Тэгэхээр Монгол банк ер нь энэ мөнгөний бодлогын хороогоор энэ тэтгэврийн зээлийн үг тогтоохдоо зээлийн эрсдлийн нэмэгдлийг бодитоор тооцож эрсдэл багтаа зээлийн бүтээгдэхүүн тогтоож байгаа суур өвөний төвшний орчим зээл олох боломж хэр байгаа вэ гэдэг дээр бас судлаад энэ дээр шийдвэр гаргах бололцоо байна уу гэдэг дээр бас та бүхний байр суурийг бол сонсомоор байна. За хоёрт бол сая өргөдлийн байнгын орооны 12 сарын 2-ны хурал дээр нөгөө заавал байлгах нөөц тооцох их үүсвэрээс тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй тэнцвүү хэмжээний их үүсвэрийг чөлөөлөх боломжтой хэсгээр бол гишүүд маш их асуултуудыг асууж ирсэн. Тэгэхээр энэ заавал байлгах нөөц тооцох их үүсвэрээс зээлийн үлдэгдэлтэй тэнцвүү хэмжээний их үүсвэр чөлөөлөх боломжтой юу гэдэг дээр бас ямар байр суурьтай байгаа вэ? Энэ бол мэдээж Монгол банкны мөнгөний бодлогын хороо хараад тусаар шийдвэрлэх асуудал. Чөлөөлөгж байгаа их үүсвэр үүнээс олох орлогыг зөвхөн тэтгэврийн зээлийн үг бууруулах зарцуулах боломж ашиглах бололцоо байна уу? Тэгээ энэ бол бас нэг шийдэл мөн гэдэг бол